Үзэгч та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Монголын шүүгчдийн холбооноос эрхлэг өргөдөг ярьж буй хууль нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин шүүгчээр Сүхбаатар дүүргийн иргэний иргэн анх шатны шүүгэн шүүгч Оюун Туяа. Намжид сүрэн овогтой Оюун Туяа 1997 онд Таамал дүүргийн 60 дугаар дунд сургууль, 2001 онд Түшээ хууль эдийн засгийн дээд сургуулийг хуульч эдийн засагч мэргэжлэр төгссөн. 2005 онд Шихийн удаг хууль зүйн дээд сургуульд хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн докторант. Эрхэлсэн ажил 2001 оноос 2005 онд Төв аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга шүүгчийн туслах. 2005 оноос 2009 онд Төв аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчээр. 2009 оноос хойш нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд одоо Сүхбаатар дүүргийн иргэний иргэн анх шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна. За иргэдийн төлөөлөл болж Монгол Улсын гавьяа жүжигчин Мөнх сайхан нар хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чамч гисэн. За. Тэгээд үзэж байгаа үзэгчтэй ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За, баярлалаа. Орой гарах юм уу, өглөө гарах юм? Орой гарна. За. Орой мэнд. Тэгэхээр өнөөдрийн бид гурван ярилцах сэдэв бол газрын маргаан гэсэн сэдвээр бид гурав ярилцсан. Тэгэхээр иргэдэд ойлгомжтой байдлаар газрын маргаан юунаас болж үүсдэг юм, тий? Энэ дээр иргэд ер нь юун дээр анхаарах хэрэгтэй байдгийг гэсэн асуудлаар иргэдэд аль болох дийлэрэнгүй мэдээллийг өгөх зорилготой. За тэгэхээр ер нь бол газрын маргаан юунаас болж үүдэж гардаг юм? Энэ талаар бас тайлбар өгвөл. За газар бол одоо иргэний эрх зүйн харилцаанд бол өмч тийм ээ хөрөнгө гэдэг агуулгаар бол орж ирдэг. За ингээ газрын маргаан гэдэг асуудал бол газар одоо иргэний эрх зүйн харилцааны объект буюу хөрөнгө болж орж ирсний улмаас тэр хөрөнгийг эзэмшиж байгаа буюу өмчүүлж байгаа хүмүүсийн хоорондын харилцаанд гарч байгаа маргаануудыг бол газрын маргаан гэж бол тодорхойлдог. За газрын маргаан маань өөрөө нийтийн эрх зүйн харилцаа буюу захиргааны маргаан болж нэг хэсэг нь явж идэг, нэг хэсэг нь иргэний эрх зүйн харилцааны буюу иргэд хоорондын маргаан болж явж идэг. Ийм онцлогтой. Яг өнөө үед бол бас үзэгчдээ сайн ойлгохоор ийм шаардлагатай өнөөдрийн дугаар бол бид гэж ойлгож байна. Тийм одоо Улаанбаатар хотын газрыг шинжлэх газаргүй болчиход байна. Тэгэл нэг хэсэг нь эзэмшсэн гэл нөгөөх нь манийх гэл хоорондоо хэрэлдээд наадхыг чинь салгаж ойлгохын тулд би одоо сая захиргааны болоо хувьчаар яадаг юм? Иргэн хоорондоо ойлгомжтой тийм өрсөлдөд явцаа. Захиргааны болохоор захиргааны болохтойгоо зэрэг энэ газар чинь Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад бүх газар бол төрийн өмч байгаа байхгүй юу? Төрийн буюу нийтийн өмч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ газрыг одоо иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбоотой эрх бүхий байгууллага буюу захиргааны байгууллагаас шийдвэр гаргаж байгаа тийм ээ. Энэ шийдвэртэй холбоотой маргаанууд бол нийтийн эрх зүйн захиргааны иргэн шүүхийн харьяалын маргаан болоо явж байгаа. Ингээд ярихаар яг мэрэгжлийнхаа хэллэгээр ингээд ярьчихаар одоо яг бид нарт ингээд ахчихдаг байхгүй тий. Одоо үзэгчд ойлгомжтой болохоор захиргааны байгууллага гэнгүүт одоо нэг газар эзэмшүүлэх юм уу, газар өмчлүүлэх тэр шийдвэрийг гаргаж байгаа төрийн байгууллага. Шийдвэр гаргаж байгаа байгууллагыг янз бүр асуудлууд байгууллагатай иргэн хоорондоо одоо шүүгсэж байгаа төрийн байгууллагатай тий. Төрийн байгууллагатай. За захиргааны хэргийн маргаан буюу төрийн байгууллагаас бол нөгөө газрыг тодорхой одоо иргэн хуулийн этгээдэд тийм ээ. Монгол Улсын иргэн хуулийн этгээд за мөн гадаадын иргэн харьяалалгүй хүмж бас хамаарж байгаа. Энэ одоо иргэн хуулийн этгээдүүд бол эзэмшүүлэх ашиглуулах зорилгоор эрх бүхий одоо засаг даргын захирамж гараад гэрээ байгуулад за гэрээний дагуу гэрчлэгээ гаргаад ингээд тодорхой хэмжээгээр бол хугацаатаагаар эзэмшиж ашиглах эрхийг олгож байгаа. За эзэмшүүлнэ гэж юм тийм ээ. Тэр өмчлүүлнэ гэж ярьсан. Тэгэхээр ямар нөхцөл өмчлүүлээд, ямар нөхцөл эзэмшүүлээд, ямар нөхцөлд нь ашиглуулад байгаа юм. Сая өөрөө хэллээ шүү дээ гадаадын иргэн гэсэн. Тэгвэл гадаадын иргэнд нь аль нь хамаарах юм? Энэ одоо ямар хугацаатай байх энийг хэл. Би одоо үзэгчдээс ингэ асуугаад байгаа зөв. Өмчлөх эрхийг бол одоо Монгол Улсын тусгай хэрэгцээний газар, за бэлчээрийн газар, нийтийн одоо эдлбэрийн газраас бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлдэг юм. За энэ өмчлүүлнэ гэдэг нь бол одоо төрийн одоо өмчөд байгаа газрыг тодорхой одоо хууль дүрмж заасан боловсрол журмынхаа дагуу одоо засаг даргаас шийдвэр гаргаад Монгол Улсын иргэнд өмчлөх эрх олгодог. За энэний дагуу иргэн бол Монгол Улсын иргэн газрыг өмчилдөг. За ашиглах эрхийг бол гадаадын иргэн харьяалалгүй хүн за мөн Монгол Улсын иргэнд тодорхой ийм одоо аж ахуйн зориулалтаар ашиглуулахаар бас л мөн ашиглах эрх олгодог.
За эзэмших эрх гэдэг бол Монгол улсын иргэнд одоо аялал жуулчлалын зориулалтаар байдаг юм уу тийм ээ? Гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх эрхийг бас засаг даргын захирамжаар олгодог. Ийм ялгаатай. Хугацааны хувьд тэгээд ялгаа Өмчлөх эрх бол хугацаа байхгүй. Эзэмших ашиглах хоёр дээр бол тодорхой хугацаатай, зориулалттай. Одоо нэг 0.7 гэдээ заагаад өгсөн байгаа шүү дээ. Энэ ч одоо бүх одоо болцсон хангаж юм бол энэ чинь миний газар шүү дээ. Юу ч хийсэн бол. 0.7 га газрыг бол та бол эхлээд эзэмшгээр авсан бол бас танд тодорхой хугацаатай гэр бүлийн зориулалтаар гэдэг 0.7 гэж ярьж байгаа учраас гэр бүлийн зориулалтаар буюу гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар гэсэн үг тийм ээ, амьдрах гэдэг юм уу тийм ээ, хашаа байшингаа бариад өөртөө одоо гэр бүлийн зориулалтаараа тэн дээрээ оршин суух зориулалтаар олгож ирэх гэсэн. Энэ газраа бол та бас нэлээд тодорхой хугацааны дараа бол өмчлөх эрх нээгддэг. Энэ өмчлөх эрх нь болохдогоо зэрэг төрийн байгууллага буюу одоо засаг даргын тамгын газрын бол тухайн газрыг ер нь иргэддээ өмчлүүлье гэдэг ийм төлөвлөлтийг хийгээд тэгээд тэрний давуу өмчлүүлэх тийм шийдвэр гаргахаар одоо иргэдэд бол өмчлөх болгож өгдөг. Одоо энэ нөгөө хашаа башинтай айлуудын газрыг өмчлүүлсэн байгаа юу, эзэмшүүлж байгаа юу? За тодорхой зарим газрууд бол өмчлүүлсэн байгаа. Зарим айлууд бол эзэмшлэр явж байгаа. Тийм. Тэр эзэмшил газрыг бол бас тодорхой одоо төрийн байгууллагын шийдвэр гараад өмчлүүлэхээр шийдвэрлсэн тохиолдолд иргэд бол өөрөө өмчлөх хүсэлтүүдээ өгөөд өмчлөөд авдаг. Би үзэж байгаа үзэгчдийн өмнөөс ингээд асууж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ асуултыг заавал асуугаасаа гэж би бодож байгаа л гэж бодож байна. Одоо ингээд энэ богдуулын дархан цааст газар гэдэг айсав газар байна тийм. Энд ингээд замбраагүй ингээд барилга барьчлаа шүү дээ. Эн чинь гэж эзэмшүүлэх ёстой газар уу, ёсгүй газар уу? Энэ талаар та тайлбар өгөх. За төрийн тусгай хамгаалалтын газар гэдэг дотор бол нөгөө дархан цаастай газар тийм ээ. За мөн байгалийн буюу дурсгалт газар гэдэг ийм газруудыг бол хамаардаг. Тэгэхээр энийг бол одоо эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх бол боломжгүй. Энэ бол нийтийн өмч буюу төрийн хамгаалтанд байдаг газар. Одоо яагаад юм болчих вэ? Үгсийг зайлах хэрэгтэй. Энэ одоо яг энэтэй холбоотой маргаан үүслээ тийм ээ. Энэ одоо төрийн байгууллага хууль дүрм журмаа зөрчөөд одоо ийм төрийн одоо тусгай хамгаалтын газарт одоо газар өвчлөх эзэмших эрх олгосон байна гэдэг маргаан бол одоо төрийн бидний хэлдэг захиргааны иргэн маргаан болж үүсээд явдаг. Тийм. Төрийн байгууллагаас нэг шийдвэр гарч тухайн газрыг олгоод байгаа учраас тийм. Өнөөдрийн болохоор яг гурвангийнх нь ярьж байгаа сэдв болохоор нөгөө иргэн хоорондын одоо яг тэр нөгөө нэг өөрсдийн амьдрал одоо нөгөө нэг ахуйн зориулалттай газрууд баггүй. Тэгэхээр өнөөдөр одоо жишээлбэл шүүхтэр иргэд хоорондоо ямар учраас одоо энэ газрын маргаан үүсээд байдаг тий. Иргэд ер нь юун дээр одоо анхааралгүй ч юм уу, юун дээр анхаарах ёстой юм цааш та. За одоо яг иргэний шүүхтэр голлож үүсдэг маргаан болвол иргэн өөрөө нэг юм одоо цуслангийн газар дээр яриа тийм ээ. Цуслангийн газар ингээд би 0.7 га газрыг би цуслангийн зориулалтаар эзэмшдэгэ гэдэг ингээд ойлгочих чинь. Цуслангийн газраа эзэмшихтэй бол иргэн чинь газар чинь бас ингээд нэг энэ миний газраа гэд одоо юу гэдгийг хөрөнгө болвол та энийг энэ одоо бит хөрөнгө учраас одоо энийг би ингээд барихаараа энэ миний хөрөнгөө гэж байгаасаа тий. Тэгтэл газар чинь бол ингээд нөгөө нийт ингээд нэг харагдах байдлаараа байж идэг тийм ээ. Тэгэхээр тэр газрыг за энэ миний газар байна гэж таних тулд та кадастр хийлэгдэг. Тийм ээ, кадастр хийгээд кадастр хийн гэдэг чинь бол газар дээр тэмдэглэл хийх замаар кадастраа хийж байгаа. За тэгээ хашаага бариагүй нөгөө энэ миний кадастр нэг ийм дөрвөн буланд дугуй зоодог ч юм уу, нэг бол нөгөөх нь шонон алга болдог ч юм уу. Тэгтэл дараа нь нөгөө газар дээрээ за миний газар энэ хавьд л байгаа мэт чинь гэж таамагаар байшингаа цуслангийнхаа байшингийг барьцдаг ч юм уу. Гэтэл чин нөгөө кадастраа яг ингээ хийгээд үзэхээр нөгөө цуслангийн байшин маань бас нэг жоохон бусдынхаа газар руу ороод баригдчихдаг. Тийм ээ. Одоо бусад өөр хүний хөрш айлхайн газар руу ороод баригдчихдаг ч гэдэг юм уу. Энэнтэй холбоотой нөгөө газраа чөлөөлүүлээ, тийм ээ. Нөгөө хүн нь газраа авъя гэсэн маргаанууд нэгсэг орж ирж байна. За дээр нь бол бас одоо орцгоцыг хаагаад хашаага бочдөг. За нэг бол нөгөө эргэн тойрны айлууд нь эзэмшлэр авцсан тухайн айл өөрийнхөө газар дээр очих гэхээр орж болдоггүй, тийм ээ. Нийтийн одоо өөр айлын эзэмшил газраар дамжих болдог. Энэнтэй холбоотой маргаанууд бас гарч ирдэг. Энээс гадна бол бас үүргийн эрх зүйн харилцаа буюу гэрээнтэй холбоотой маргаанууд байдаг. Яг л газар өөрөө өмч учраас гэрээний дагуу та газраа бусдад худалдаж болно.
бэлгэлж болно. За мөн түрээсэлж болно. Тийм ээ? Ашиглуулж болно. Үн төлбөргүйгээр ч байдаг юм уу, үн төлбөртэй ч байдаг юм ашиглуулж болно. За энэтэй холбоотой нөгөө гэрээний хугацаа дуусчлаа, газраа чөлөөлүүлж авъя. За худалдсан чи энэ хүн мөнгөө төлөхгүй байгаа учраас би газраа буцааж авъя гэдэг ийм маргаанууд бол иргэнээр хвшлээ явж шийдэгдэж байгаа. Ер нь иргэд өөрсдийнх нь л одоо хувь хүний сахилга бат гэдэг юм уу, одоо өөрсдийнх нь асуудалд хандж байгаа байдал нь буруу учраас л энэ маргаан дийлэнх нь гараад байна л да тийм. Гэхдээ олгож байгаа хүмүүс нь энэ дээр бас хяналттай байхгүй бол авъя гэсэн газар нөгөөдөх юм бол сая таны хэлсдгээр ингээд одоо өөрийнхөө авсан газар руу байшин барьж чадахгүй орж нэвтэж чадахгүй болох нь шүү дээ тийм. Энийг зохицуул тэгэл хэрэгтэй юм шүү дээ энэ бол. Яг олголтын асуудал буюу эрх бүхий этгээд газрыг эзэмшүүлэх ашиглуулахаар олгосон, өмчлүүлэхээр олгосон гэдэг тушаал шийдвэртэй холбоотой маргаан бол захиргааны иргэн шүүгээр шийдвэрлэнэ гэсэн шүү дээ. Би сая бол иргэн шүүгээр тэр орц гарцыг хаагаад ингээд нэгэнт олгоцсон. За олголтын асуудал дээр бол маргаан үүсээгүй. Иргэний журмаар одоо нөгөө хүн чинь газар дээр очихын тулд хин нэгний газраар дамжиж очих болно. Тийм. Тэгэхээр одоо тэр хүн нөгөө өөрийнхөө өмчлөх хэргийг хэрэгжүүлэхэд хин нэгний газраар дамжих болж байгаа энэ тохиолдолд бол нөгөө газар эзэмших этгээд бол бас энэ дамжиж өөрийнхөө газар дээр очихыг хязгаарлаж болдоггүй. Зөвшөөрөх ёстой гэсэн үг. Хуулиар тийм. Одоо тэр хүнийг бас эрхээ бүгд одоо бид чинь нийгэмд амьдарч байгаа юм чинь бүгдөө бид нэр эрхтэй бүгдөө үүрэгтэй шүү дээ тийм ээ. Миний эрх бол таны үүргээр хязгаарлагдана, таны эрх миний эрх, таны эрхийг би хүндэтгэлтэй хандан ч гэдэг юм уу тийм учраас одоо тэр хүн энд газар эзэмшиж байгаа юм чи энэ газар дээр очихын тулд заавал миний газраар дамжих ёстой байна гэвэл би үгүй би дамжуулахгүй гэх одоо ирэх байхгүй гэсэн үг. Би тэрийг дамжуулах үүрэгтэй болж байна гэсэн үг. За энийг сайн ойлгоод авчвал тэгвэл бас наад маргааш эрс багасгах нэ дээр янз. Орц гарцтай холбоотой ч гэсэн магадгүй би эзэмшил газартай байтал чинь тэнд одоо нийтээрээ зорчих зам талбай хэрэгтэй байгаа бол би бас л орц гарцыг гаргаж өгөх үүрэгтэй болдог. Өөрийнхөө одоо хэдий эзэмшиж байгаа ч гэсэн би тэр орц гарцын газрыг болоод чөлөөж гэдэг юм уу нийтийг зорчих тэр боломжийг бас хуулиараа би бол гаргаж өгөх үүрэг хүлээдэг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ жишээн дээр жишээлбэл за чөлөөлж өгөх ингээд ийм шийдвэр гарчлаа шүүхээс те. Гэтэл биелүүлэхгүй бай. Энэ дээр одоо иргэд ямар арга хэмжээ авах? Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тохиолдолд бол биелүүлдэг байгууллага юу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албадаад биелүүлэгддэг. Энэ бол шүүхийн төлөвлөрүүд өөрөө заавал биелэгдэх шинжтэй шүү дээ. Харин яг энэ маргаанууд үүсэж байгаа үед л хүмүүс бас энэ дээр хариуцлагатай ойлгож нийгэмд амьдрах байгаа хүнийхээ хувьд та өөрийнхөө нийгмийнхээ хариуцлагыг тийм ээ ойлгоод би нэр ийм үүрэгтэй юм байна шүү. Би энэ хүнийг бас нэвтрүүлэх ёстой юм байна. Би энэ орц гарцыг бол чөлөөж ёстой юм байна гэдгээ бол ойлгож авах нь айгүй чухал. Наадах чинь эзэмшүүлж байгаа нөхцөл дөө. Эзэмшил, ашиглал, өмчлөлтсөн байхад өөрийн өмчтөйг нь бас хүн ингээд гарц орцгээд яваад хахад асуудалтай шүү дээ. Энийг нь хуулийн зохицуулалт энэ дээр маргаан үүсэхгүй байх үндэс байхгүй юм шүү дээ. Одоо эргэн тойрон газар байгаад тэр газар дээр дамжиж өнгөрөхөөс өөр гарц байхгүй тохиолдолд энэ бол бас нөгөө өмчилж байгаа газрын эзэн ч гэсэн энийг зөвшөөрөх ёстой. Магадгүй би одоо өөрийнхөө газар дээр нэг байшин бариад нэг шугам татах болъё тийм үү? Тэгээд тэр шугамыг би таны өмчлийн газар дээгүүр татах болъё. Энийг ч гэсэн та бол зөвшөөрөх ёстой байхгүй юу? Гэхдээ энэний хариуд нь бол та өөрийнхөө эрхийг одоо тодорхой хэмжээгээр одоо хязгаарлуулж штэ тийм ээ? Энэнийхээ хариуд нөхөн төлбөрөөр авах эрх бол байдаг. Одоо нэг хоёр иргэний энэ хоорондын маргаан гэсэн шүү дээ. За энэндээс жоохон хайлаад би нэг асуучих уу. Тий. Энэ газар олголтын дээр одоо би иргэний талаас орж ирсэн учраас тий. Энэ нэг замбраагүй олголтын дээр нэг жоохон нухацтайхан юм яриад өгөөч гэж хүсэж байна. Юу гэвэл энэ олголтыг олгочоод одоо цаанаас нь хуулиар тэр дархан цаастай ингээд бүс нутгийг заагаад өгсөн байгаа шүү дээ. Энэ дээр буруутныг олоод одоо яа гэдэг нэг зөв талаар нааштайгаар шийдэх тийм асуудал байхгүй нэг одоо газрын чөлөөлөх юм уу юм. За нийт одоо хүмүүсийн бас нэлээд их сонирхдаг ийм сайхан асуулт тавьсан танд баярлалаа. За энэ нийтийн одоо эзэмшлийн газар буюу энэ тархан цаастай газар тийм ээ бас энэ тусгай хамгаалтанд байдаг газруудад энэ замбраагүй газар олголт хийгдээд байна гэдэг маргааныг шүүх авч шийдвэрлэхийн тулд за иргэний хувьд бол өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн нэгдүгürt байвал авч үздэг. Нөгөө талаар энэ нийтийн эрх ашигыг төлөөлөөд
төрийн бус байгууллага буюу энэ чиглэлээр одоо 3-аас доош гүйцэд үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага шүүхэд хандсан тохиолдолд энэ нийт дархан цаазтай гол усны айс хавд олгосон газрууд нь хуульд нийцсэн эсхийг бол захиргааны иргэн шүүх авч хянж үзэж хуульд нийцсэн байна уу, хууль бусаар олгосон байна уу гэдэг асуудлыг бол шийдвэрлэдэг байна. Энэ тал дээр яг нөгөө иргэд маань болохоор ингээд шүүх энийг шийдэхгүй байгаа юм шиг хараад иж магадгүй л дээ. Гэвч шүүх зөвхөн тухайн төрийн бус байгууллага юм уу иргэний гомдлоор хэргийг авч хэлцдэг. Гомдол ямар нэгэн гомдол байхгүй хад шүүх энийг хэлцэж болохгүй байхгүй. Түрүү таны хэлсэн жишээн дээрээс авч үзэх юм бол нөгөө одоо хөршин тий тухайн айлын одоо эзэмшлийн газар руу оруулаад барилга барьцдаг ч юм уу тий эсвэл ингээд одоо хот дотор тий ингээд нөгөө нарыг хаагаад ингээд аягүй ойрхон барьцдаг ч юм. Иймэрхүү тохиолдолд ер нь тухайн хөршин гэдэг юм уу эрхэн яаж эрхээ одоо хамгаалах юм. Сонирхолтой яг иргэд хэрэгтэй асуулт байна. За энэ тохиолдолд бол хууль бол бас тодорхой зохицуулсан байдгийг. За одоо таны газар дээр хин одоо нөгөө хөрш айлч мэдгүй ч юм уу санамсар болгоомжгүйгээр одоо өөрийнхөө барилгыг бариад оруулаад барьж гэн тийм үү. Нэг бол таны одоо бүр эзэмшил газар гэдэг юм уу байшингийн чинь нарыг хаагаад өндөр байшин барих гэж байна. Энэ тохиолдолд та яах ёстой вэ гэдэг зэрэг нин даруй нөгөө хөрштөө зогсоохыг шаарддаг. Барьж эхлэх үед нь. За барьж эхлэх үед нь л та энийгээ болоо, та энийгээ зогсоо гэж шаардаад за ингээд шүүхэд нэхэмжил гаргаад тэр барилгыг маш өндөр болгуулахгүй тийм ээ өөрийнхөө газар дээр бас бариулахгүйгээр бүтэн гүйцэд бариулахгүйгээр шүүхээр зогсоолох ёстой. За нэгэнт одоо бүр нөгөө байшин барих үед нь мдээгүй гэдэг юм уу? За миний газар дээр бариагүй байлгүй дээ гэж бодцсон байдаг юм уу тийм ээ? Магадгүй нөгөө энэ их өндөр болохгүй байлгүй дээ гэж ингээд бодож итэл нар хаасан маш өндөр барилга босоод ирлээ. Энэ нэгэнт баригдсан барилгыг одоо нураалгах тэр боломж бас хуулиар хязгаарлагдсан байдаг. Харин нөхөн төлбөрөөр шаардах хэрэг бас хуулинд зохицуулагдаж өгсөн байдаг. Одоо ингээд дарах хэмжээ аав гэсэн үг. Эрт дарах хэмжээ аав гэсэн үг. Магадгүй таны газар руу нэгэн одоо тэр байшин нэг 2 давхар байшин таны газар руу 1 м орцсон бай. Та нөгөө метр орсныг нь мэдэж барихаас өмнө шаардаагүй тэр барилгыг одоо 2 давхар барилгыг таны 1 м газрыг чөлөөлөхийн тулд нураах гэхээр маш их хөрөнгө мөнгө зардал гаргацсан байхгүй юу? Тэгэхээр энэ зардлыг бас нөгөө хууль яаж яах нөхөр хоёр хүний эрхүүдийг тэнцвэржүүлж гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та тэр шаардлагыг бол нин таруй тийм ээ ихтэнгүүт нь 50 гэдэг шаардлага тавьж байгаа юм. Нэгэнт босоод бүрэн болцсон тохиолдолд энэ хүнийг одоо бүх хөрөнгийн одоо 1 м газрыг чөлөөлөхийн тулд 2 давхар байшин барьсан бол тэрийг бүгдийг нураана гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр маш их эдийн засаг ийм хохиролтой боломжгүй. Тэгэхээр та тийм боломжгүй гэдгийг чинь хууль өөрөө хүлээн шүүрээд тийм нөхөн төлбөр аваарай л гэж зохицуулж гисэн гэсэн. Тэгэхээр ер нь тэгээд энэ одоо энийг хэсэг газрыг өмчсөж авчаад эндээ юмаа барьсан бол хяналттай байж байгаа хэрэгтэй юм шиг тийм биз дээ. Иргэн өөрөө хяналттай байж байгаа тийм биз дээ. Энийгээс яг энд нь одоо ингэ нар хагаа байчулгээл за байж шууд хундаа мохоод гэхлэнгүүд асууд дэвшүүлээ. Тэгээд шүүхтэр очиж нөгөө иргэн хооронд жаалцаа гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө хөрш талдаа шаардлага тавьчаад гомдлоо болохоор шүүхэд гаргана гэсэн үг үү тийм. Тэгнь хөрш талдаа шаардлага тавихаар хөрш тал маань өөрөө шаардлагыг хүлээнж аваад зогсоочвол асуудал гарахгүй шүү дээ тийм ээ. Тийм мэдээж асуудал гарахгүй шүүх рүү очих шаардлага байхгүй. Гэтэл хүлээж авахгүйгээр одоо үргэлжлүүлээд барилгаа бариад байгаа тохиолдолд одоо таны хувьд бол нөгөө хүнтэй муудалцаад авах ямар ч боломжгүй болж шүү дээ тийм ээ. Тэгэхээр шүүхэд хандаад зогсоолох. За хүний газар руу орцсон нөхцөл тийм байж. Ороогүй нөхцөл яг өөрийнхөө газар дээр яг саяны байдал үүслэх хэд яах вэ? Энд одоо зураг төсөө батлаад өчнөө хөрөнгө оруулсан. За ингээд нэг 13 давхар юм орон сууцны барилга эсвэл нэг зочд буудалч юм барих гэж. Энд манер нэг 7 давхар байшин барьсан. Эндээ бас ингээд өөрийнхөө эзэмшил газар дээр эзэмшээ байж байгаа тийм. Тэгтэл энэ асуудал газар дуу өөрийнхөө өмч рүү халдааг байх нь бол ямар асуудал үүсэх вэ? За одоо энэ хөрхөшийн эрхийн асуудал байдгийг. Бит хоёр хил зааг одоо хил залгаа газрыг эзэмшдэг байлаа тийм ээ. Тэгэхээр бит хоёр одоо нэг л адилхан л эрхтэй гэсэн үг шүү дээ. Бич газар дээр эрхтэй, таач газар дээр эрхтэй. Гэтэл би одоо газар дээрээ ингээд эрхтэй юм чинь одоо хил залгаа газар маягийн хөвшүүд маань одоо биенийхээ нөгөө эрхэд одоо хит их нөлөөлөхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл би нэг 4 давхар байшин бариад өөрийнхөө газар дээр ингээд сууж идэл та миний одоо яг газар руу тулгас хийгээд миний нарыг одоо ингээд хаагаад өөр ингээ 14 давхар 15 давхар намайг нарыг хаагаа тийм ээ. Тэг ингээд 14 5 давхар ингээд байшин барьлаа.
Тэгэхээр би бол нөгөө одоо амьдрах эрүүл тийм ээ аюулгүй тийм ээ бас цэвэр агаарт гэдэг юм уу амьдрах ёстой байдал нь миний одоо энэ эрхийг одоо хит их зөрчих хитрхи их гэсэн. За ингээд энэ талаар одоо та бас шаардлагыг хүлээж аваагүй би бас хүн төлбөр авах хэрэгтэй байдаг. Хитрхи их та миний эрхэд нөлөөлж болохгүй гэсэн. Харилцан бие биенийхээ эрхийг хүндэтгэлтэй амьдрна гэсэн. Та барьж явах үед бас нөгөө шаардлага тавиа зогсоолгоо мэдээ их ашиглаж өрчгөөд байна. Та энэ одоо бидний эрх ашиг хитэх зөрчиж болохгүй гэдэг шаардлагыг тавина. Тэр зөвшөөрөөгүй ингээд маш өндөр болоход хүн төлбөр шаардах хэрэг бол байгаа гэсэн. За ярьснаг одоо хүмүүс сайн ойлгосон байх. Энэ их болдог тохиолддог асуудал тий. Наад дээр ч нэмээд нэг юм асууж. Энэ хэвийн бус хитрхи их гэх нэг одоо монголчуудын нөгөө цагийн баримжаа шиг юм байна шүү дээ тий. Одоо өглөө орой гэдэг эдгэн цагтаа шүү дээ. Үд дунд гэдэг юм уу тэдэн цаг гэдэг шиг. Тэр энэ дээр яг жишээ нь юу байна вэ? Тийм бол хэрэгс төрсэн гэдэг юм уу тий. Хоёрдугаар гэх юм бол одоо нэг хөршийн холбоо гэдэг. Одоо хэдүүл өндөр байшингаас буугаад эхлэе. За хоёр зэрэгэлтэй айл байна шүү дээ. Тэгээд энд ингээд мөнгөний асуудал гаргаад идэг. Тэ. Тэгээд энэ зөрчил гэж ойлгох юм уу юу гэж ойлгох юм? Энэ асуудлыг одоо иргэний хоорондын асуудлыг яаж шийдэх вэ? Энэ айл тав тухгүй байна шүү дээ, тий. Өөрийнхөө газар дээр сайхан амьдрмаар байна. Энэ айл тэгэхэд л нэг хөвгч ухтан шуугуудаа эсвэл шоу наадам болоод янз бүр болоод ингээд эн чинь эрхийг зөрчил гэж ярих юм уу? Яах юм? Энэ хоорондоо яаж асуудал шийдэх юм бэ? За энэ яг хөршийн эрхтэй холбоотой яг бас л нэлээд их сайхан асуулт тавилаа. Энэ нөгөө хэвийн хэрээс хитэрсэн гэдэг нэг ойлголт яриад байна шүү дээ, тийм ээ. Тэр хэвийн гэдэг нь бол магадгүй тэр нэг удаа одоо нэг өдрийг те алдагдуулж болно. Гэтэл байнга алдагдуулдаг. Бүр одоо байнга алдагдуулдаг. Одоо ерөөсөө одоо хэрээс хитэрж гин гэсэн үг. Энэ тохиолдолд бас л танд одоо эхлээд та бол хөрш рүүгээ очиод та энэ үйлдэлээ зогсоо. Энд чи одоо хэрээс хэтрээд байна гэдэг шаардлага тавина гэсэн. За ингээд хүлээж аваагүй тохиолдолд бас эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаад энэ нөхцөл байдлыг нь таслан зогсоолох талаар шаардлага гаргаж болно. Тэгэхээр би шүүхт хандахдаа энэ миний эрхийг зөрчиж гин гэж шаардлага тавих уу? Тийм. Зөрчөөд байна. Одоо энэ үйлдэлийг нь таслан зогсоолгож өгөөч гэдэг шаардлага тавина. Нөгөө талаараа ахаад наадахтай ч холбоотой энэ утааны асуудал за мөн үнэр энэ төр байдаг байхгүй юу? Одоо хөрс залгаа хоёр айл байж итэл магадгүй тэр айл уурын зуух ажиллаулаад яг тэр уурын зуухны утаа нь магадгүй танаа газар дээр амьдардаг таныг одоо амьсгалах агаарт нөлөөлөд байдаг. Тохиолдолд бас энэ байдлаар одоо энэ уурын зуухаа ажиллуулахаа болоо энэ бол бас хэрээс хэтрээд байна гэдэг ийм байдлаар шаардлага тавьж болно. За мөн үнэр танаар гардаг тийм үү? Магадгүй одоо юу гэдгийг одоо арь шир боловсруулдаг ч гэдэг юм уу химийн арга замаар одоо бодис хэрэглэсэн үйлдвэрлэл явуулаад тэр үнэр танаар ингэж хэрээс хэтэрж байгаа тохиолдолд та бас мөн энэ үйлдэлээ одоо зогсоогооч гэдгийг дэгдээд одоо энэний зогсоолох талаар бол хандах хэрэгтэй. Энэ хэрээс хэтэрсэн гэдэг нь болохоор ердийн хоёр хөрш айл зэрэгцээд амьдрахад 1-2 тохиолдол биш байнгын болж ирдэг. Бүр тэр нь бүр ингээд таны одоо эрхийг байнга зөрчил бүр байнга зөрчдөг. Тэр чинь мэдээж шүүхэд хандахдаа одоо баталгаа болгож янз бүрийн байж иж хандахгүй бол нөгөө хүн эсэргүүцчүүд тэр баталгаа байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь баг одоо хүн болгон мэддэг хэмжээнд баг байх болох гэдэг шүү дээ. Байнга л байж идэг шүү дээ. Энэ чинь гэдэг цаад ч гэсэн нотлоход бас амархан тий. Тэр нөгөө зөвшөөрөх байвал шүү дээ. Тэрний иргэн тойронд амьдарч байгаа улсуудын бүгдийн хэрэг зөрчиж шүү дээ. Энэ одоо ямар шийдэл юу байж болох зүгээр бидний ярьж байгаа сэдвээс шал өөр сэдвээр орох л байна тий. Гэхдээ ерөн зүгээр хууль зүйн талаасаа тэнд байгаа амьдарж байгаа айлууд нийлээд одоо тэнд бидний эрх зөрчиж ийн юу хаана хандах вэ? Иргэний хувьд эрхээ хэрхэн хамгаалах вэ гэдэг арга замаа талаас нь тайлбарлая. За иргэд бол магадгүй тэр цэвэрлэх байгууламж байхгүй бол үнэр өртөхгүй гэж ойлгож болно тийм үү? Тэгэхээр тэр цэвэрлэх байгууламжийг зайлуулъя гэдэг шаардлага гарах боломжтой юу үгүй юу гэдгээ нэгдүгürt бодно тийм ээ. Хоёрдугаарт одоо боломжгүй юм бол тэрийг үнэр гаргахгүй байх арга зам буюу тэр үнэрийг гаргахгүй байх техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх гэдэг юм уу. За тэр үнэрийг гаргахгүй байх өөр арга зам бүхий
тэр системийг бий болгох гэдэг байдлаар бол нэг шаардах хэрэгтэй гэж болно. Эсвэл нөгөө иргэд маань нөхөн төлбөр байдлаар тийм үү? Өдөр болгон би одоо ийм үнэрлэж сууж байгаа нь эрүүл мэндээс ахуулаад тав тухтай амьдрах, ая тухтай амьдрахад саад болж байгаа учраас нөхөн төлбөр авъя гэх байдлаар шаардлага гаргах ийм боломжтой. За сая хэдүүлээ ингээд хөршин ирэх юм талаар ярьсан. Өөр бас одоо шүүхтэр иргэд хоорондын одоо гэрээний жишээлбэл маргаан байдаг тийм. Гэрээ байгуулаад газраа чөлөөлж өгдөггүй ч. Эдгээр дээр ер нь иргэдэд нэмж хэлэх зүйл байна гэх юм. За би бас яг нэг иргэдийн бас нэлээд гаргаад байдаг нэг юм газрыг бусдад худалдах, за бас газраа хэсэгчлээд худалдах асуудлууд их байдгийн иргэд хооронд бол за хашааныхаа газрыг таллаад нэг хаас хэсгээ одоо ашигладгүй хэсгээ худалдах ийм одоо юмуд байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр би иргэдэд нэг зүйлийг нэлээд сайн анхаараач гэж хэлмээр байгаа юм. Нэгдүгээр тухайн газар маань өөрөө нэгдүгээр өмчлөлийн юм уу, эзэмшлийн газар юм уу гэдгээ нэгдүгээр мэдэх хэрэгтэй юм. Өмчилж байгаа тохиолдолд шууд тэр хүн худалдаа авах хүсэл зоригоо илэрхийлээд танд одоо шилжүүлээд өгчих бүрэн боломжтой байхгүй. Гэрээгээ хийгээл хөдөлгөөн хөрөнгийн бүртгэлийнхаа газарт гэрээгээ аваачиж бүртгүүлээд тэгээ газраа шилжүүлээд бүрэн боломжтой байдгийг. Эзэмшиж байгаа тохиолдолд нөгөө газрыг чинь төрийн өмч байж идэг цаа талд нь тэр хүн гэрээгээр төрөөс одоо эзэмшиж ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол эзэмших эрхийг шилжүүлэх тухай ойлголт байдаг байхгүй. Эзэмших эрхээсээ тодорхой хэсгийн юм уу бүгд нь шилжүүлэх тухай ойлголт байдаг учраас энэ эзэмших эрх шилжүүлэх гэрээ хэлслээ хийгээд төрийн байгууллага буюу засаг даргад материалуудаа өгөөд тэгээ засаг даргын захирамжаар энэ асуудал шилждэг. Тэгэхээр энэ дээр бол юу голж анхаараач гэж хэлэх гээд байна вөхөр тэр эзэмших эрх маань өөрөө нэгдүгээр хугацаанд байна уу? Засаг даргын захирамжаар эзэмшиж байна уугүй юу? Тухайн хүн маань өөрөө тийм ээ эзэмших эрхийнх нь гэрчлэгээ нь байна уу гэдгийг айгуу сайн шалгаач. Тэгэхгүй бол хашаагаа ингээ бариад байж байгаа юм чинь энэ миний газраа гэж заахтагаан зэрэг тийм бэ чиний газрын талыг авчия гэд гэрээ нэг тулд авах гэрээ байгуулж штэ. Гэтэл цаа талд нь нөгөө газар нь гэрчлэгээгүй байж болно. Эзэмших эрхгүй байж болно. Энэ тохиолдолд бол нөгөө гэрээ хэлцэл маань үр дүнгүй болох тохиолдол бас байдаг. Би одоо бас нэг асуулт асууя гэж бодож. Энэ одоо бэлчээрийн асуудал даац хэтэрсэн. Тэрнээс гадна одоо малчид хоорондоо газрын маргаанаас суулж тэр бэлчээрийн маргаанаас суулж бие нэгээр буудалах хэмжээнд төрсөн байна шүү дээ. Одоо маш хурц тавьж байгаа асуудал. Энийг одоо иргэн хоорондын зөрчил гэж үүсэх юм уу? Юу гэж үүсэх юм? Газрын маргаан гэж авч хэлцэх юм уу? Энэ тал дээрээс нь хүмүүс сайхан маш ойлгохоор тайлбар хэлээд. За таны асуултыг нэг жоохон тодруулах юм. Та нийтийн одоо бүр ингээ мал бэлчдэг бэлчээрийн тухай асуугаад байна уу? Эсвэл малчтын өвлжөө хаваржаа гэж ярь. Манайх энэ л нутгалдаг. Манай өвлжөө гэдэг маргааны талаар асуугаад байна уу? Гүг би одоо яг тэрийн малчт нь яг юунаасаа болж маргаад байгааг мэдэхгүй. Ямар ч байсан энэ миний газар нутаг, миний өвөг дээдсэнд малаа хариулж исэн гэл нөгөөх нь болохоор наадах чинь одоо хэн ч эзэмших хэрэгтэй гэж юм ингээд хоорондоо ингээд энэ дээр зүгээр өмчлүүлж болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу те? Аль нь энэ садгаа ойлголтын нөгөөдгөө. За энэ хоёр ойлголт байгаа юм. За бэлчээр бол нийтийн өмч буюу бүгдөө л адил тэгшин одоо эзэмших, ашиглах хэрэгтэй гэсэн үг. Малаа бэлчээхийн хувьд өвлжөө хаваржааны газрыг бол тухайн байнга тэнд нутгалдаг иргэн бол эзэмшдэг. Өвлжөө хаваржаа. Өвлжөө хаваржаа гэдэг чинь хашаас харвч барьсан байнга тэндээ өвлждөг газрын тухай ярьж байгаа гэсэн үг. Нэг бол одоо хашаас харвч барьсан байнга тэндээ хаваржаад малаа төлөвлөлдөг тэр орчныг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр бол эзэмшиж болдог гэсэн үг. Тэгэхээр тэрнтэй холбоотой энэ миний өвлжөө гэдэг маргаан гарвал тэр эзэмших эрхээрээ нотлоод явна гэсэн үг. Тэр нь ялгаагүй тэгэл кадастрын зураг мургийг гаргаад энэ хэсэг нь бол өөрийнх шиг ингээл энэ өвлжөөний газрыг энэ хүнд одоо эзэмшүүлээ гэдэг ийм гэрчилгээ баримттай байна гэсэн үг. Тэгвэл тэгээд малчид ингээд одоо жишээ нь ингээд уламжлаад ирсэн гэдэг юмнуудгаа одоо тэр яриа бол одоо одоогийн нийгэмд болохоо болж эхэлж штэ тий. Тэгэхээр тэрэн дээр бол өөрсдөө бүрэн хүсэлтээ гаргаад аль биесээр болгочих хэрэгтэй юм тий. Болох юм тий. Өвлжөө хаваржааныхаа газрыг хүсэлтээ гаргаад аль биесээр эзэмшилдээ авчих. Өмчлөхгүй эзэмшилдээ авчих. Байнга тэндээ нутгалдаг учраас. За, ер нь бол миний хувьд л ингээд иргэдээ төлөөж оролцох гэхээр нь одоо ийм юм тулгамдж байгаа гэсэн асуултууд бол асуулаа гэж бодож байна. Тэгэхээр
хөтлөгч та цааш нь бас үлдсэн асуудал юм байл. Таны хувьд ер нь өнөөдрийн нэвтрүүлгээс те энэ газрын маргаантай холбоотой мэдээллүүдийг хууль эрх зүйн мэдээллийг ер нь хангалттай авч чадсан уу та? Хангалттай авч чадлаа. Ер нь нэг юм байдаг. Энэ нэвтрүүлгийг би өгөөж юу гэж харж байгаа нэхэр ямарваа нэг нэвтрүүлэг явахаар хүн өөрийнхөө мэрэгжлийн үүднээс л тэр хэллэгээр яриа явчихдаг байхгүй. Телевизээр үзэж байгаа бид нар за энэ хэсэг за ингээд мэрэгжлийн хэллэг ороод ирэнгуут нь за гэж сугаас олждаг байхгүй. Ингээд сугаас олж штэ. Тэгээд өөрийнхөө таалагдж байгаа юм үзэн. Энд ч нөгөө нэг өөрсдийнх нь ирэх хахаар шийдвэрчигдэн. Газар ингээд хурц сэдвүүдийг тавиад ярьж яхад яг эргэн төлөөлөл суулгаад тэгээд одоо нэг цэцэрлэгийн хөвгт юм хэлж байгаа юм шиг ингээд хэлээд өгч штэ. Одоо за ийм учиртай шүү. Тэгэхээр эний ч нөгөө нэг анзаарч үзэж байгаа хүмүүс маань ойлгоод эхлэхээр чинь өшөө цааш нь лавшруулмаар санагдаад байгаа байхгүй. Би одоо энэ сууж байгаа үед яг тэгэж тийм мэдрэмж төрлөө. Ер нь бол энэ асуудал дээр иргэн өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй байна. Тийм ээ. Юм альва амиг юу авахаас нь өндөр авахаас нь баг дээр нь шүүх байгуулгаар нь шийдэж явах хэрэгтэй байна. Иргэд хоорондоо энэ иргэний шүүгээр орж газрын маргаан шийдэж явбал их л эртнээс эхэлж хэрэгтэй юм байна шүү. Юм өөрсдөө мэдчих хэрэгтэй байна гэдэг ойлгочлаа. Надад бол өнөөдрийн нэвтрүүлэг их өгөөж өглөө гэж би ойлгож байна. Үзэгчд маань бас тэгж авч байгаа байх гэж бодож байна л да. Яг л надтай адилхан авч байгаа гэж бодож байна. За зочин шүүгчийн маань хувьд ер нь өнөөдрийн одоо сэдвийн талаар ер нь иргэдтэй нэмж хэлэх зүйл тань байна уу? За газрын асуудал бол бас нэлээд бас энэ бол бид бас хотчоод одоо хамгийн үнэт зүйл буюу үнэтэй өв хөрөнгө бол газар юм байна гэдэг бол хүн болгон ойлгоод ирж байгаа юм. Тэгэхээр бид бол иргэдтэй юу гэж хэлмээр байна вэ гэхээр газартай холбоотой асуудал дээрээ бас тодорхой хэмжээний мэдлэгтэй, хариуцлагатай, за мөн бас бие биенийхээ эрхийг хүндэтгэх байдлаар энэ газар дээр бүгдөө л амьдран суун. Газар бол иргэний амьдрах, чөлөөтэй зорчих мөн цаашлаад бол улсын тусгаар тогтнолын энэ том баталгаа үндэс байдаг учраас газартай холбоотой асуудал бол иргэдийг илүү их хариуцлагатай хандж байгаасай. За мөн эрх гэхээсээ илүү байгаль орчин гэдэг агуулгаар нь газрыг бохирдуулахгүй байх, эрүүл байлгах. За мөн бас ингээд байгаль орчин талаас нь бол бас хариуцлагатай хандаасай гэж бол иргэдээсээ хүсмээр байна. За танд баярлалаа. Ингээд өнөөдрийн манай ярьж буй хууль нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Эрхэм үзэгчид та бүхэн маань багч гисэн эрх зүйн хуулийн мэдлэг олж авсан гэдэгт бид итгэлтэй байна. Хүрэлцэн ирсэн хоёр зочиндоо мөн бас баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. За баяртай. За баярлалаа.